За Монгол улс ойрын 2-3 жилдээ эдийн засгийн бодлого ямар байх вэ? Энэ бодлогын үр шим өөрөх болгон айл болгонд хэрхэн очих вэ гэдэг чухал хэлэлцүүлгийг улсын их хурал дээр хэлэлцүүлж байна. Тэгээ би сайдуудыг их сахилгаатгүй байна гэж хэлмээр байна. Өмнөх үе үеийн засгийн газрууд бол төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв хэлцэж яхад бол бүгдээрээ суугаад хариулдаг. Өнөөдөр одоо ингээд Дамжин ям сайд, Идэр бат, ингээд сангийн сайд, хэрэглэхийн сайд гэд хэдхэн сайд харагдаж байна. Тийм учраас би одоо хэлэх үгээ бол татчихээн л да. Их хурлын гишүүдийн хэлж байгаа санал бол энэ нийслэлчүүдийн өөрсдийнх нь одоо аймаг орон нутгийн саналууд байдаг. Тэгээ манай Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийнх нь нэг зүйлийг хэлээд байгаа маа. Энэ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг улсын их хурал батлахул нэг мөсөн батлаад өгөөч ээ. 20-40 ч ойлгомжгүй байгаа учраас айлууд дахин төлөвлөлтөнд орох юм уу? Орон сууцных нь бодлого хэрэгжих юм үгүй мө гэдэг маш ойлгомжгүй байдал бий болсон. Нийслэл хотын төлөвлөгөөг нь баталж өгөхгүй болохоор нийслэл өөрөө дур мэдэж ямар ч төлөвлөгөөгүй ингээд ажил хийгээд байдаг. Тэгээ их хурлын ажлаа хиймээр байдаг. Хариуцсан энэ сайдууд нь энэ төлөвлөгөөг оруулж ирмээр байх юм. Энэ хотуудын төлөвлөлтийг тэгээ ингээд чуулгандаа суудаггүй. Ямар айхтар тийм замбраагүй хариуцлагагүй сайдууд байна. Ерөнхий сайд нь суугаад байдаг. Тэгээ Монгол улсын хөгжил дэвшил энэ зүйлтэй бол энэ сайдууд бол нэг тийм ач холбогдол өгөхгүй тэгээ ховийнхаа ажлыг амжуулаад яваад байдгийн юм уу, ямар учир байдгийн улсын их хурлын дарга бас цаашид энэ дээр бас анхаараасай гэж бодож байна. Бүх чуулган дээр та бүхний суу гэж хэлэхгүй зөвхөн төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэл хөгжлийн төлөвлөгөө гэсэн чухал чуулгануудаа нэг засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ суумаар байна гэдгийг хэлээ. Тэгээд энэ ерөнхий төлөвлөгөөг бас анхаарч улсын их хурл бас авч хэлцэх нь зөв бах. Энэ бол нийслэлчүүд буюу нийт хүн амын 50% нь энэ асуудалтай холбоотой байгаа гэж хэлмээр байна. Өөр зүйлээ саналуудаа татъя. За Баатархуу гишүүн тавьж байгаа шаардлага зөв үү? Улс орны төсөв, санхүүтэй холбоотой, эдийн засгтай холбоотой Монгол улсын их хурлын одоо гол баталдаг хуулийн хугацаатай төрийн бодлогын бичиг баримтыг бид нэр хэлцэж байгаа. За ялангуяа одоо үүний дараа нэг гишүүн хүсний дараа Монгол улсыг 2027 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө бид нар бас хэлэлцэн. Энэ бол улс орны нийгэм эдийн засгийн амьдралыг одоо эх онд хэрхэн яаж төсөөлж байгаа, ямар салбарт ямар бодиттой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтууд хийх юм, ямар төслүүд хөдлөх юм, ямар салбаруудаа илүү онцгой анхаарах гэдэг асуудлууд яригдана. Энэ үед одоо салбарын сайд нар бүгд байх ёстой шүү.